Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр багш нь математикийн баттгал хичээлийг хүргэж байна. Хэсгээс бүтэн нэгдүгээр хэсэг нь бие даах цаг, хоёрдугаар хэсэг нь өөрийгөө үнэлэх болоод алдаагаа засах цаг байгаа. За бие даах цаг. За эхний бодлого нь илэрхийллийн утгыг олоорой гэсэн хоёр бодлого өгсөн байна. За энэ хоёр бодлогын хариу нь улаанаар өгөгдсөн байна. Тэгэхээр бодлогоо бодоод хариутаагаа тулгаараа өгдөөтэй. За хоёрдугаар бодлого. Будсан хэсгийг энгийн бутархаагаар бичээд жишээрэй гэсэн бодлого байна. За энд 3 тууз өгөгдсөн байна. 3 туузыг эхнийх нь за нэг хэсгийг будсан байна. Хоёрдугаарт нь мөн нэг хэсэг нь гэхдээ хуваалт нь өөр байна, тийм ээ. За гуравдугаарт нь мөн хуваалт нь өөр, будсан хэсэг нь 4 хэсэг байна. За тэгвэл энэ хэсгүүдийг энгийн бутархаагаар бичээд илэрхийл жишээрээ өгдөөтэй. Тэгшинцэгтийн урт нь 1 дециметр 5 см, өргөн нь 8 см-ээр богино бол тэгшинцэгтийн периметр ба талбайг ол гэсэн бодлого байна. За энэ бодлогыг бол багцаалтад зурж болно. Тэрнээс 1 дециметр гэдэг чинь 10 см-ээр зурна гэхэд бидний дэвтэрт маш их болох учраас ойролцоогоор зурж багцаалтад зурж болно, тийм ээ. За тэгшинцэгтийн эхлээд хамгийн түрүүнд тэгшинцэгтийн өргөнийг олно. За өргөнийг олсны дараа талбай болон периметрийг олж болно, тийм ээ. За дөрөвдүгээр бодлого нь радиус нь 4 см байх тойргийг зураад диаметрийг олоорой гэсэн байна. За тэгэхээр одоо бүгдээрээ кортгоо ашиглан тойргоо эхлээд радиусыг хэмжиж аваад тойргоо зурна, тийм ээ. Түүний дараа диаметрийг олох байна. За 5 дугаар бодлого нэг өгүүлбэртэй бодлого өгсөн байна. За бат их 357 толгой малтай. Энэ бол тэр айлын бүх мал байна. За үүнээс хонь 150, үхэр 50, ямаа 93, морь 33, өдөр ладуу 33 байгаа юм. Бол хэдэн тэмээтэй вэ гэж. Тэгэхээр эднийг 5 гушуу мал тавуулаа байдаг айд байх нь, тийм ээ. За тэгвэл одоо тэмээг нь олж болно шүү дээ. Бүх малууд нь 4 мал нь мэдэгдэж байна. Нэг мал нь л мэдэгдэхгүй байна. Тэгвэл 4 өгөгдсөн малаа нийлүүлбэл түүнээс 4 мал гарч ирнэ. Түүнээсээ бүх малаасаа 4 нийлүүлсэн малаа авбал тэмээ гарч ирэх боломжтой, тийм ээ. За ингээд тэмээгээ олсны дараа бүх мал нь өгөгдсөн байна. Хэрчмийн диаграм байгуулж болох нь байна, тийм үү? За хурц өнцөг ба тэгшинцэг хоёрын аль нь бага хэмжээтэй вэ гэж. За тэгэхээр энэ их багын тогтоохын тулд та нар эхлээд хурц өнцөг болон тэгшинцгөө зурж үзээрэй хүүхдүүдээ. Тэгээд аль нь бага хэмжээтэй байна вэ гэдгийг бичиж болно, тийм ээ. За 7 дугаарт нь тэгшлэглийг бодох байгаа. За энэ тэгшлэглийг бодож үзээд хариугаа мэддэхгүй байгаа үсгнийхээ оронд орлуулад шалгаж үзээрэй хүүхдүүдээ. За тэгшимтэй дүрсийг гүйцээж зураарай гэсэн дараагийн бодлого байна. За тэгэхээр та нар энэ дүрсийг дэвтэр дээрээ зураад яг тэгшимтэй нуулахад доор нь яг ямар дүрс үүсэх вэ тэрийг нь гүйцээгээд ижлэгэн зурх нь байна. Өөрийгөө үнэлэх алдаагаа засах гэсэн хэсэг эхэлж байна. За тэгэхээр дээрх бодлогуудыг та нар бодоод үзсний дараа энэ хэсгийг цааш үргэлжлүүлээрэй. За энэ хэсэг дээр багш нь өөрийнхөө бодолтыг хийсэн байгаа. Та нар бодолтоо багшийнхаа бодолттой тулгаад алдаагаа засаарай. Нэгдүгээр бодлогын илэрхийллийг багш нь бодож өгсөн байна. За нэгдүгээрт нь хаалтан дотор байгаа 3 үйлдэлийнхээ үрчиг нь зүүн гар талдаа ихэнд байгаа учраас үрчгээсээ эхэлнэ. Дараа нь хуваахаа ичээд хооронд нь хасах үйлдэлээ хийнэ. За дараа нь нэмэх хасахын хаалтан дотор нэмэх хасахын нэмэх нь ихэндээ байгаа учраас нэмэх үйлдэлээ хийжээж хасах үйлдэлээ хийнэ. За хасахдаа нэмээд гарснаасаа хаалтан дотор ботсон хамгийн сүүлийн 3 дугаар үйлдэлээ хасна гэдгийг анхаараарай хүүхдүүдээ.
За 2 дугаар бодлын мөн илэрхийллийг багш нь дугаарласан байна. Тэгэхээр илэрхийл бодохдоо заавал дугаарлалт гэдгийг санаарай. За энд ерөөсө хаалттай бодлого байхгүй байна. Тэгвэл хуваах үрчгээс нь эхлэж байна. Ягаад гэвэл үрчг нь зүүн гар талдаа байна. За эхлээд үрж хүлдлээ хэлээ. Дараа нь хуваах хүлдлээ хэлээ. 3 дугаарт нь 9-оор үржүүлээ. Хуваагаад гарсан тоогоо 9-оор үржүүлэх нь. За дараа нь нэмэх хасахын нэмэх нь эхэндээ байгаа учраас нэмхээ эхлэж, дараа нь хасгаа эхлэж. За тэгээ багштайгаа бодолтой тулгаад хариугаа алдаагаа засаарай хүүхдүүдээ. 2 дугаар бодлого. Энгийн бутархайг бичсэн байна. За эхний хуваалт бол та нар харсан байгаа. 4 хуваасны 1-ийг бутсан байсан байна. За дараа нь 3 хуваасны 1-ийг бутсан байна. За дараа нь 8 хуваагаад 4-ийг бутсан. Тэгэхээр 8 хуваагаад 4-ийг будна гэдэг маань яг энд бас будаагүй хэсэгтэй нь тэнцүү байна. Өөрөөр хэлбэл 8 хуваагаад 4-ийг будах, 2 хуваагаад 1-ийг бутсантай ямар байгаах нь? Яг адилхан байгаах нэ. За энгийн бутархаануудын бутсан хэсгийг та нар харавал за хамгийн бага нь 4-ний 1. Тэрнээс арай их нь 3-ний 1 байна. Бүр их нь 4-ний 2-ний 1 буюу 8-ний 4 нь их байсан байна. За ингээд их багын хооронд нь жишиж болох нэ. Цэгтийн талбай периметрийг олно. За тэгэхээр өгөгдсөн зүйл маань урт байсан тийм ээ. Урт нь 1 дм 5 мм буюу 15 см гэсэн үг. Сантиметрээр илэрхийлвэл. За өргөн нь 8 см-ээр богино. За өргөнөө 2 янзаар олж болно гэдгийг харуулсан шүү. Энэ хоёр бодлогыг та нар аливаар нь ч олсон байж болно. 1 дм 5 мм-ээс шууд 8 см хассан байж болно. 1 дм 5 см-ээс. Тэгвэл 1 дециметрээ задлаад 10 см болж ирнэ. Тэрнээсээ 8-ыг хасвал 3 дээр 5-ыг нэмээд 2 дээр 5-ыг нэмээд 7 см гарсан байна. Эсвэл шууд 15 см-ээс 8 см шууд хассан байж болно. Тэгэхээр өргөнийг багш нь 2 янзаар олсон байгаа. Энэ хоёрын аливаар нь ч бодож болно гэсэн үг. За хүрээний уртаа олохдоо урт дээр өргөнөө нэмээд 2-оор үржүүлсэн байх нэ. За хүрээний уртаа олсны дараа талбайгаа олж болно тийм ээ. Тэнд 15 ширхэг 7 гэж олж болно. Эсвэл 17 15 гэж олж болно. Аливаар нь олж болно тийм ээ. За. Зураад диаметр болох байгаа. За тойргийн ариадус нь 4 гэсэн бол яг тийм ариадус нөгөө талд нь бас байгаа тийм үү. Тэгвэл 2 4 байгаа учраас 2 4 нь 8 см. Диаметр нь 8 байсан байна нэ. За тэмээгээ олоод хэрчим диаграм байгуулах байсан тийм ээ. За өгөгдсөн зүйлсээ эхлээд бичих юм бол 5 хошуумал тавуулаа өгөгдсөн байсан. За түүнээс тэмээгээ олох байсан тийм ээ. За тэгэхээр тэр айлын бүх мал 357 байсан. За тэгвэл 4 мал өөрөөр хэлбэл хонь нөхөр ямаа нийлээд хэдвэ гэдгийг эхлээд олох хэрэгтэй. Тэгвэл дөрвөлөнгийн хооронд нь нэмэх юм бол 326 нь хонь нөхөр ямаа адуу нийлээд 326 байсан байна. Бүх малаасаа 326-г авах юм бол тэмээ 31 байсан байх нэ. За багш нь диаграмаа байгуулахдаа 30 30-аар явсан байгааг сайн ажиглаарай. Өөрөөр хэлбэл нэг нүд нь 10-аар явсан байгаа. 10 20 30 40 50 60 дээр тэмдэглэсэн байгааз 70 80 90 дээр тэмдэглэсэн. 100 110 120 дээр тэмдэглэсэн. 130 140 150 дээр тэмдэглэсэн байгаа. За тэгэхээр 30 30-аар явсан байгааг анхаараарай. За харин доор нь хуваарлахдаа 5 нүдээр явдаг тийм ээ. За ингээд багш нь тэмдэглэгээд дээш нь диаметрээ зурсан байна. 6 дугаар бодлого тэмээг олоод хэрчим диаграм байгуулаарай гэсэн. За эмчтэй энд нөгөө юу байгаа 6 дугаар бодлого нь хурц удан тэгшин цөхн аль нь бага вэ гэсэн байгаа. За зураад үзэхээр аль нь бага байгаа нь харагдсан байна. За 7 дугаар бодлого тэгштгэл байна. Тэгштэглээ сайтар бодоод алдаагаа засаарай хүүхдүүдээ. За багш нь энд нь тэгшинтэй дүрсийн доотлолт нь улаанаар зурсан байна. Та нарыхтаа нийлж байна уу? За цаг агаарын мэдээ энэ эрг сөрөг тоотод бодлого өгсөн байсан. Доор нь бодлтын тайлбарлсан байгаамаа. За энэ өмнөх бодлоготойгоо тулгаарай. За хамгийн хүйтэн байсан нь бол хасан 30 градустай Москва байсан. За Бэд нь болохоор
хамгийн их болон хамгийн дулаан, хамгийн хүйтэн хоёр хэдэн хэмээн зөрүүтэй байна вэ гэсэн тэр хотуудыг олох байсан. За тэгэхээр багш нь энийг хийхдээ хасах 30 нэмэх 17 нь хамгийн их, хасах 30 нь хамгийн хүйтэн байгаа. За энийг багш нь зурхдаа 5-5-аар ахиулна зурсан байгаа. За тэгвэл тоолохдоо ч гэсэн мөн та нар 5-5-аар тоолно. Өөрөөр хэлбэл хасах 30-аас эхлээд 5, 10, 15, 20, 25, 30, 35, 40, 45. За харин энэ 15-аас 17-гийн хооронд бол 2 байгаа. Тэгэхээр 45 дээр 2-ыг нэмэхээр 46, 47. 47 хэмээн зөрүүтэй гэж зурж байна. За В нь болохоор Бээжин хасах 7 байгаа. Дээлийн нэмэх 17 хоёрын хооронд хэдэн хэмээр дулаарсан бэ гэдэг болно. За тэгвэл багш нь тэрийг олохдоо улаанаар бичсэн байгаа. За Бээжинг хасах 7 гэдэг улаанаар тэмдэглэсэн байна. За хасах 7 хасах 5 хоёрын хооронд 2 хэмээн зөрөө байна. За мөн 5-5-аар явсан байгаа. За эхлээд 5-5-аар тоолчих тэгвэл 5, 10, 15, 20. За 20 дээр өмнөх 2 хэмээхээ нэмэх юм бол 22, хойно байгаа 2 хэмээн нэмбэл 24 хэмээн зөрөөтэй байгаа гэсэн бодлого өгсөн байна. Бодсон байна. За очгээс эерэг сөрөг тооноос 2 номер, энгийн бутархаагаас 2 бодлого өгсөн байгаа номер. Энэ бодлогыг бодоод багшдаа бодолтоо илгээгээрэй хүүхдүүдээ. Анхаарал хандуулсан хүүхдүүдээ баярлалаа. Дэглэмээ сайтараас ахиж гэр гертээ байцгаагаарай.